Сайн байна уу? Санан байна. Энэ удаагийн уншлага давтаа морил. За бүгдээрээ энэ харилцаанд юу болохгүй байна вэ гэдэг сэдвээр харж өгөх болно. За харилцааных нь уншлагын эхнийх нь хэсэг дээр энэ харилцааны байдлыг нь харж өгнө. Тэгээд юу болохгүй байна вэ гэдгийг харж өгөх болно. За тэгээд нэмэлтээр цаг хугацаа, сахиустай холбоотой мэдээллүүдийг нь харж өгнө. 3 групп байна. Эхний групп хонь. Хоёр дахь групп үнэг. 3 дахь групп чон. За сайхан та мэдрэмжтэйгээ холбогдож байгаад өөрт хамгийн татагдсан группийг сонгоорой. Групп номер 1 уншлагада тавтаа морил. За та хонь ба бөөрөлцгөн билүү. За жимснийх нь нэрийг нь би уг нь бол бидний юм 5-ын тотой devotion буюу үнэнч байдал гэсэн утгатай хөзрийг сонгосон байна. За шууд таны хөзрнүүдийг нь хараад эхлэе. Энэ харилцаанд юу тохиолдож байна? Та болон түүний харилцаанд юу тохиолж байгааг хараад өгье. Энэ бас энергийн шалгалт болж өгнө. Энергийн шалгалт гэдэг нь болохоор энэ одоо гарч ирж буй мэдээлэл нь таны нөхцөл байдал таахаас хамаарат групп номер 1 нь яг таны групп мөн үгүй юу гэдгийг тодорхойлогдно гэсэн үг юм. За тэгээ зүүн талын хүн, баруун талын хүн гэдээ хоёр үзрийг сонгох болно. Аль нь ч та, аль нь ч нөгөө хүн байж болно. За тэгээд аль нь та, аль нь нөгөө хүн бэ гэдэг нь ойлгомжтой байх болно. Хэрвээ ойлгомжгүй яг хоёулынх нь хөзөрнүүд нь байраа солиод байгаа юм шиг санагдаад байвал та хоёр нэгнийгээ толдож байна гэсэн үг юм шүү. За групп номер 1-ийн зүүн талын үзэр нь The Hierophant самвартан гарч ирсэн байна. Баруун талын үзэр нь The Two of Pentacles гарч ирсэн байна. Дундын үзэр нь The Chariot. За тэрний харилцаа нэг хүн нь яалтчгүй өгөө аваа харилцааны өгөө аваа ерөөсө таарахгүй байна. Нэг нь нөгөө хүндээ илүү их хэмжээний золиосыг гаргаж ийн. Би ерөөсө өгж байгаа хэмжээ шигээ өгж байгаа зүйлсүүдээ эргүүлж авахгүй байна. Би л их халамж өгдөг. Би л их хамаг гэрээ ажлыг хийж өгдөг гэдэг ч юм уу те. Би л хамаг нөхцөл байдлыг урагшлуулж өгдөг. Гэтэл эргүүлээд надаа өгж байгаа юм байхгүй байна гэсэн юм гомдолтой нэрийг баруун талын хүнээс бол гарч ирж байна шүү. За зүүн талын хүн нь болохоор энэ зүйл дээр энэ нөхцөл байдал дээр бүр шийдчихсэн байгаа. Суун гэрлэн энэ харилцааг авч явна урагшлуулна би бол сэтгэл шолоодсон. Энэ харилцаа миний хувьд чухал гэж шийдчихсэн байгаа байдалтай харагдаж байна. За энэ хоёр хүний харилцаа болохоор юм гацсан байдалд ороогүй нэлээ нааштай байгаа, амжилттай байгаа харагдаж байгаа боловч бас энэ харилцаа нь зүүн талын хүн, баруун талын хүн хоёрын хувийн зорилго, хувийн ашиг сонирхлуудыг маш сайн урагшлуулж өгж байгаа харагдаж байна. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэдэг ихлээр энэ хоёр хүний хувийн ашиг сонирхол нь өөр зүйлс байж болно те. Хувийн ашиг сонирхол нь нэгэнтэйгээ хамт аашралтай сайхан гоё харилцаатай байна гэхээс илүүтэйгээр арай өөр зүйлс та хоёрын ашиг сонирхол байж болно. Хэрвээ тийм бол энэ харилцаа нь асуудалтай болоод эхлэн гэсэн үг. За нэмэлт хөзөрнүүдийг харъя. King of Wands. За. Окей. За би энэ уншлагын үнэхээр үнэнчээр нь л байгаагаар нь гарч ирж байгаа чигээр нь хэлж өгөх юм аа гэдгийг юун дөрөнд сануулъя. За тэгээд та өөрөө зүүн талын хүн үү, баруун талын хүн үү гэдгээс нь шалтгаалаад энэ уншлага нэг бол их дажгүй санагдана эсвэл онцгүй санагдаж болзошгүй. Яагаад гэвэл энэ харилцаанд яг жоохон асуудалтай хандлага гаргаж байгаа нэг хүн харагдаж байна. Тэр хүн болохоор зүүн талын хүн байна. Манай санамаартан талын хүн маань жоохон асуудалтай хандлага гаргаж байна. Өөрийнхөө шалтгааныг нь болон зөвлөгөөг нь ч гэсэн би хэлээд өгөх болно. За тэгэхээр баруун талын хүн маань ерөнхийдөө бол яг аз жаргалаа хөөж байгаа, яг амьдралд бурхнаа хөөн гэж ярьж байгаа шүү дээ, тий. Бурхан хорвоо ертөнц бөгөөд зөв хувь заяа, зөв амьдрал, зөв аз жаргал гэдэг энэ зүйлсүүдийг хөөж байгаа.
энэ зүйлсүүдийг бодож байгаа, энэ зүйлсүүдийг зорж байгаа тийм учраас зүгээр ашиг хонжоорын сонирхлоор гэдэг ч юм уу амьдралаа амарчлах зорилгоор гэдэг ч юм уу ийм хөнгөн гүйхэн зүйлсийг бодож энэ харилцаанд хандаагүй байна. Энэ хүн бол яг жинхнээсээ сэтгэлтэй сайхан яг зөв гоё хайр дурлал хосын харилцааг бол хүсэж байгаа гэж харагдаж байна баруун талын хүн нь. За гэхдээ баруун талын хүн зүүн талын хүндээ санаагчтандаа ууг нь олвол сэтгэлтэй дотн санагддаг, нөхөрлөл бас байгаа юм шиг санагддаг. Гэхдээ зүүн талын хүнийгээ айгүй царай муутай гэж боддог харагдаж байна. Үнэхээр царай муутай гал цоггүй хангалттай халуухан биш гих мэтэр боддог харагдаж байна. За тэгээд зүүн талын хүн буюу манай санваартан маань болохоор ерөөсөө энэ харилцаанд яг ажилд хандж байгаа юм шиг хандлага гаргадаг. Бөгөөд энэ харилцааны талаар байнга стресстэй, сэтгэл төвшүүртэй байдаг, их зовсон байдаг гэж харагдаж байна. За тэгээд харилцаа үерхэл гэдэг нь өөрөө сайхан чөлөөтэй энерги урсгалтай, хөнгөн сайхан зугаатай, аз жаргалтай зүйл байх ёстой байдаг болвол санваартан тал маань энэ харилцаан дээр гаргаж байгаа хандлага нь яалтчгүй жаахан бодлын алдаа ихтэй байгаад байна тий. Харилцаа биш ажил авч явж байгаа юм шиг яг ажилд хандж байгаа юм шиг хандлага гаргаад байгаа харагдаж байна. За тэгээд дээрээс нь шашны нөлөө орж ирж болзошгүй ялангуяа яг зүүн талын хүнд нэлийн хүчтэй харилцаа эр эмийн хоорондын харилцаа тий нийгмийн тогтолцооны байдал гэр бүлийн талаарх үзэл бодол гэх иймэрхүү зүйлсүүдийг маш хүчтэйгээр хордог, барьдаг, ийм байх ёстой, тэгэх ёстой гэж ингэж заадаг, хэлдэг. Ийм шашны үзэл бодолд зүүн талын хүн баригдсан байж болзошгүй. Хэрвээ шашны үзэл бодол биш болвол эцэг эхийн өвөө эмээгийн өвөг дээдсээс орж ирсэн одоо жишээлбэл Монгол хүний өвлөдөг үзэл бодол гэдэг тэгэхээр одоо эмэгтэй юм байх ёстой, эрэгтэй юм тийм байх ёстой гэдэг ч юм уу те ноён угаал голомт гэдэг иймэрхүү зүйлсүүдэд бүр үнэхээр баригдмал байна гэж харагдаж байна. За тэгээ одоо жишээ нь юу гэдэг нь эзэн Чингис хааны үеэр нэг эрэхтэй 8 их нэртэй байдаг байсан гэдэг ч юм уу тий. Тэгээ энийх хадлаа амар зүтгэдэг гэдэг ч юм уу. Ямар ч хэлсэн зүүн талын хүн харилцаандаа яг үнэхээр харилцаанд бол байж чадахгүй байгаа харагдаж шүү. Тэгээ та өөрөө хэрэг зүүн талын хүн мөн болвол би таныг харилцааны талаар хүсэл бодлуудаа харилцаанд бие авч явж байгаа байдлаа дахиад хараад үзээрэй. Энэ нөхцөл байдал нь танд ч бас өөрт бас гой санагдахгүй байна. Та асар хэмжээний стресстэй байна, сэтгэл төвшүүртэй байна. Танаас яозгүй таалагдахгүй байна. Бусдад хэцүү гэхээсээ илүүтэйгээр танд илүү хэцүү гэж харагдаж байна гэж харагдаж байна. За тэгээд баруун талын хүн болвол яг аз жаргалынхаа төлөө зөв зүйлийн төлөө юуг л юу хийн гэсэн бодол байгаа учраас ер нь салъя гэж бодож байгаа. Гэхдээ хэрвээ салахгүй зуралтад байгаа бол үнэхээр жинхнээсээ сэтгэл болон минрэх сэтгэл байгаа учраас бас жинхэнэ холбоостой хоёрын дунд байгаад байгаа учраас баруун талын хүн салахгүй зураад үлдээдэж болзошгүй. Гэхдээ баруун талын хүний толгой бодолт нь болохоор салах бодол бол байна. Өөрийнхөө аз жаргалыг хөөх бодол байна. Тэ илүү дээр хүн гэхээс илүүтэйгээр яг жинхнээсээ өөртөө харилцаанд орох боломжтой. Жинхнээсээ хайр дурлалын хосын харилцааг эхлүүлэх боломжтой, үерхэх боломжтой. Хүнийг олоход бол ер нь бол бэлэн байгаа тэр талаар боддгоо гэж харагдаж байна. За тэгэхээр энэ уншлагаас ерөөхдөө бол саяны уншлагаас бараг бүх хариултууд нь тодорхой болчих шиг боллоо. Одоо гэхдээ тэгсэн ч гэсэн бүгдээрээ дахиад хэдэн өдөр сугалж авъя. Энэ харилцаанд юу болохгүй байна вэ гэдгийг сайн хараад өгье. Энэ харилцаанд яг юу болохгүй байна вэ? Энэ харилцаанд юу таарч болохгүй байна вэ? За яг асуудлын голыг нь харж өгье. Тэгээс араас нь зөвлөгөө хэлж өгье. Nine of Pentacles. За Nine of Pentacles. За энэ хүзрнийхэн шүлэг нь болохоор энэ дээр харагдаж байна. Upright дэше харсан үзрэгээд өөрийн цэцэрлэг төрөлнийг өөрөө бойжуулж бүтээх нь танд амар амгалан авчирч өгнө. Санхүүгийн бие даасан байдал бол таны гарт ойрхон байна. Бусад хүмүүст найдах юм бол энэ цагийн гарц болох болно. Яагтвэл та өөрөө бүгдийг зохицуулах боломжтой гэдэг утгатай зохиол гарч ирсэн байна. За энэ бол ерөөсөө асуудлын гол нь хит хитэн зүйлс гарч ирж байна. Нэг нь та хоёр
Энэ харилцаанд байгаа хоёр хүн хоёулаа ганцаараа байхдаа relationship харилцаанд байхаасаа илүү аз жаргалтай байж чаддаг төрлийн хүмүүс байгаад байна. Тэгээд харилцаанд болохоор харин жаахан яхаа мэдхий болчдөг гэдэг ч юм уу те. Нэгэндээ хит их найдах ёстой мó, нэгээс тусламж авах ёстой мó. Ер нь яг харилцааныхын чадвар нь ганцаараа байх чадвараас арай доогуур байна л гэсэн үг. Тэгэхээр хитрхи бие даасан төрлийн хүмүүс гэж харагдаж байна. За тэгээд дээрэс нь яг одоогийн хугацаанд харилцаан дотроо бас дээрэс нь бие даж сурах шаардлага байж болзошгүй гэдэг зөвлөгөө гарч ирж байна. Гэтэ ер нь энэ харилцааны яг гол асуудал нь болохоор та хоёр хоёулаа харилцаанд байж үзээгүй нь цаашийн харилцаанд байж сураагүй. Харилцааны чадрууд, харилцах чадрууд, үерхлийн чадрууд гэдэг нь бас тустай юм яг сурах ёстой, дадлагжих ёстой чадвар мөн байдаг байгаа. Одоо хүн бейсбол тоглож сурах гэж байгаа бол теннис тоглож сурах гэж байгаа бол эхний оролцоогоороо шууд чаддаг болно гэж байхгүй те. Эхний 10 дахь орлогоор хүртэл чаддаг болно гэж байхгүй. Яг дадлагжих хэрэгтэй, сурах хэрэгтэй, коуч авах хэрэгтэй, уншиж судлах хэрэгтэй, бусад хүмүүсийг теннис, бейсбол тоглож байгааг нь харах хэрэгтэй. Тэгээд цаг хугацааны туршид аяандаа сайжирнаа гэдэг шиг харилцаа үерхлийн чадвар гэдэг бол бас юм яг сурдаг зүйл байгаа шүү. Тэгэхээр энэ хөзрөн сахиуснаас нь ирж байгаа зөвлөгөөний нэг бол сурах хэрэгтэй. Бас дээрээс нь та хоёр яг сингл байх үедээ ямар байсан тэрэн шигээ зүйл төсөөлөж болзошгүй. Одоо жишээ нь зүүн талын хүн бол сингл байх үедээ дандаа ажил дээр анхаардаг, өөр төр анхаардаг. Өөртөө тулж ажиллахдаа яг ажил дээр анхаарж байгаа юм шиг тий. Ажлыг авч харж хандаж явж байгаа юм шиг өөртөөгөө ханддаг байсан байж болно. Тэнгүүтээ тэр хандлага үерхсэн хосынхон хүн дээр гаргаад эхлэнгүүт нөгөө хосын хүн нь жоохон сониноор хүлээж авч болзошгүй байна гэж харагдаж байна те. За тэгээ баруун талын хүн зүүн талын хүнийг цариамуутай гэж харж байгаа нь одоо гадна үзмжийн гэдэг ч юм уу те цэвэрхэн цэмцгэр байдлын талаар бас ч тийм биш ээ. Энэ бол ерөөсөө бие авч явж байгаа байдал те. Одоо зүүн талын хүн бие авч явахдаа хитрхи ажил дээр ирсэн ч юм шиг, ажил хийж байгаа ч юм шиг эсвэл лам суурах хөөрөг сүм явж байгаа хүн шиг бие авч яваад байна гэсэн үг харилцаан дээр. Гэтэл харилцаан дээр жоохон суул жоохон юм гадна байдланд сул биш, энерги нь жоохон сул чөлөөтэй ингээд наашаа цаашаа хөдөлсөн байвал зүгээр байдаг тийм үү. Хэрэг тэгээд ирэх юм бол нэгэндээ татагдаж болно. За л уншлагын ерөөсөө бол ингээд сайхан болж гин. Энерги сайхан хумигдж гин. Гэтэ би ганц зөвлөгөө хараад өгье. Групп номерыг танд сайхан зөвлөгөө хараад өгье. Та альч талын хүн байсан бай хамаагүй зөвлөгөө хараад өгье. Зүүн талын хүн ч байгаагүй ч тэгээд уншлах хайхтай хэмсээ дуусгалнаа. Нэг зөвлөгөө авч өгөөрэй гэж савуус хэлж байна. За yin yang ихэр талын харилцааны талаар та ямар бодолтой байдаг вэ? Энэтэй нүүр тулаарай. Энэ үзэл бодолтойгоо нүүр тулаарай. Ихэр талын харилцаанд итгэдэггүй юу? Тийм бол яагаад? Энэ тухай тунгаагаарай гэдэг хөзөр гарч ирж байна. Энэ хөзөр нь өөрөө ихэр талуудыг бэлэгддэг. Доошоо харсан байгаа учраас энэ талаар дутуу ойлголтууд, буруу ойлголтууд байна гэсэн үг. Тэгээд энэ сэдвийг хөөснөөр заавал ихэр талын айн замлалт гараарай гэж байгаа юм шиг те. Энэ сэдвийн талаар бодсноор танд үр шим ашигтай байх болно гэсэн зөвлөгөө орж ирж байна. За групп номер 1 одоо хэрэг манай нэмэлтийг манайхан бол нэмэлт мэдээллүүд гарч ирнэ те. Энэ нэмэлт мэдээлэлтэр нь харилцааны ирээдүй, цаг хугацаатай хамааралтай зүйлс бөгөөд сахиустай холбоотой мессежүүдийг гаргаж өгөх болно. За уншлах нь ингээ сайхан боллоо. Хэрвээ манай нэмэлтийг авах гэж байгаа бол туудахгүй нэмэлтээр мань уулзъя. Хэрвээ уншлага энэ өндөрлөх гэж байгаа бол үнцэнтэй цагаа надтай өнгөрүүлсэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Групп номер 2 уншлагата тавтай морил. За та үнэг ба IV гэдэг нурамл хоёрыг сонгосон байна. Хөзрөнийхэн тоон 27-гийн тоотой 2 дээр 7-8 9-ийн тоо болдог. 9-ийн тоо маш хүчтэй тоо байгаа тийм манифестыг бэлэгддэг, хүч чадлыг бэлэгддэг, adaptability буюу тасан зохицох байдал гэдэг нэртэй юм хөзрийг та сонгосон байна. За шууд хоёрын энергийг харж өгье. Энэ энергийг харж өгөх үед групп номер 2 нь таны групп мөн үгүй юу гэдэг нь тодорхой болох болно. За зүүн талын хүн, баруун талын хүн гэж харж өгнө. Аль нь ч нөгөө хүн нь байж болно. За тэгээд та хоёрын байр их ойр орхон солигдоод байгаа юм шиг мэдрэмж төрөөд байвал та хоёр нэгнийгээ толдож байна гэсэн үг юм. Толдолт гэдэг нь та хоёр адилхан зүйлийг туулж байна гэсэн үг болж тарж байгаа. За зүүн талын хүний үзрийг харъя. King of Swords. Баруун талын хүний үзрийг харъя. Nine of Cups. За харилцааны үзрийг харъя.
Knight of Swords. За элдийн энерги маш хүчтэй орж ирж байна. Тэгэхээр энэ харилцаа нэг хүн усны урдтай нөгөө нь салхины урдтай ажиллана. Усны урд салхины урд гэдэг нь усныхан загас мэлхий хилэнц салхины орд нь жинлөөр ихээр хумах ордод байгаа. За нэмэлт үзэгнүүдийг харъя. За усны энерги алдчихгүй баруун тал дараа хүчтэй орж ирж байна те. За тэгээ уус энергитэй хүнийх нь бусад ордууд нь гал энергитэй байж болно. Гал энерги нь хонь арслан нумыг бэлэгдэн. За тэгэхээр натал чартаа задлаад орох юм бол усны мандалттай гэдэг ч юм уу те. Тэгээд гал орд дээрээ сугартай, сартай гэх мэтчлэн байж болно. Хэрвээ тэгээ астролог энэ төр гэж нэг сонирхолтойгөө натал чарт харж байгааг бол энэ мэдээллийг тоохгүй өнгөрөөж болно шүү. За харин зүүн талын хүн болохоор салхи болон шороо энергитэй хүн байна. Шороо нь болохоор өхөр матар охины ордууд байгаа те. Тэгээ бас натал чартыг энэ задлж байгаад харах хэрэгтэй гэсэн үг юм аа. За энэ харилцаанд та хоёр салсан байж болцсохгүй. Харагдаж байна. Ер нь бол салсан байгаа, хамтдаа биш байгаа, эсвэл нийлээгүй ч хүмүүс ирсэн байж болцсохгүй. Энэ харилцаанд баруун талын хүн нь илүү харцангуй аширгалтай, харцангуй амраа маглан байгаа харагдаж байна. Харин зүүн талын хүн буюу King of Swords, элдийн хаан гэд хүн нь эрэгтэй нэрхтэй хүн байж болно тийм. Гэтэ албагүй эмэгтэй хүн ирнэ эрэгтэй эрчимтэй хүн байж болно. Эрэгтэй тал нь жоохон араас нь гүүмээр байгаа, араас нь гүйлтийн, хөөлтийн desperate гэж ярьдаг. Тэгээ жоохон ингээд чангаасан энерги бол харагдаж байна. За хэрвээ энэ харилцаанд та өөрийгөө эмэгтэй хүн гэж тооцож байгаа бол энэ харьцаж байгаа эрэгтэй нь тантай нэлээд муухай хар яар хийж харьцаж иж болцсохгүй. Магадгүй таныг царамутаар дуудсан байж болцсохгүй. Таныг тэнэг мангараар дуудсан байж болцсохгүй. Гэхдээ шууд ингэж хар яар хийгээгүй ч гэсэн далдуур цаагуур нь хэлж байгаа зүйлсүүд нь ингээ жоохон мушгаад бодоод үзэх юм бол жоохон муухай мэдрэмж төрүүлэхээр те. Нэг бол таны атаархлыг төрүүлэхээр эсвэл таны өөртөө итгэлгүй болгохоор гэдэг ч юм уу те. Одоо жишээ нь чи эмэгтэй хүний хувьд ухаантай маа гэдэг ч юм уу. Иймэрхүү үг юм жоохон зөвүүн янз үзэж байгаа үг гэсэн тэр хэлсэн байж болцсохгүй нөгөө nagging гэдэг англиараа nagging гэж үзэгдэл байдаг. Nagging гэдэг нь эрэгтэй хүн за эрэгтэй хүн чамаагүй гэхдээ хин нэгэн хүн сонирхож байгаа хүнийгээ өөрийн болгохын тулд тухайн хүний өөртөө итгэх итгэлийг ингээ жоохон бууруулдаг үзэгдлийг nagging гэж ярьдаг байгаа. Зүүн талын хүнээс нэлийн хүчтэй nagging орж ирж байгаа харагдаж байна. Nagging гэдэг нь баруун талын хүндээ жоохон муухай мэдрэмжийг оруулж ирснээр баруун талын хүнийг арай жоохон амархан базах, арай амарханаар өөрийнхөө болгох санаа байна гэсэн үг. Knight of Swords за тэгээ зүүн талын хүний санаа бол гой санаа биш байна. Сайн санаатай хүн бол биш байна. Цэвэрхэн санаатай хүн биш байна. Далд муухай санаатай хүн байна гэж харагдаж байна. Тэгээд хэрвээ зүүн талын хүн ерөөсөө нөхцөл байдал дээр хичээл зүтгэл гаргахгүй налаас утсан юм шиг харагдаж байгаа бол яг үнэндээ үгүй энэ хүний тархин нь өдөржин шүнжээ ажилдаг. Таныг өөрийн гарт оруулахын тулд өдөржин шүнжээ ажилдаг, өдөржин шүнжээ хичээдэг. Бүр үнэхээр хичээдэг гэж харагдаж байна. За тэгээ бас энэ зүүн талын хүнд асар их хэмжээний харуулсал байгаа харагдаж байна. Яагаад энэ боломжийг алдсан да тэр боломжийг алдсан да гэдэг энэ боломжийг алдсан нь ерөнхийдөө болвол боломж алдалтын мэдрэмж нь тухайн хүний амьдралд нь зөнхөлдөг мэдрэмж байгаад байна. Тэгээд тань дээр бас тавтагдаад байгаа харагдаж байна. Тэгэхээр өмнө нь хий нэгэн хүнтэй харилцаанд орох гээд амжилтгүй байсан учраас одоо тэр санаагаа амраахын тулд таны араас бүжиж болцсохгүй тий. Таныг өөрийн болгох гэж чигээд аж болцсохгүй. Эсвэл тантай холбоотой ямарваа нэгэн боломжийг алдсан учраас боломжийг алдсан гэж харж байгаа учраас тэр ялагдaltaа ялалт болгож хувиргах гээд яагаад гэж ингээд юу гэдэг вүлээ гүрийн гэд биш ээ чичрээд аж болцсохгүй тий. Ер нь жоохон чичирсэн энерги чичирсэн ингээд батсан ингээд тий ингээд хүүхэд юм авах гээд ингээд самарддаг шүү дээ. Тим энерги зүүн талын энергиас харагдаж байна. За тэр асуудал нь бол энэ талд үнэхээр байгаад харагдаж байна тий. За баруун талд юу төхөж байна вэ? Тэр баруун талын хүн таал болов уу гэж би бодоод байна. Яг л энэ зүүн талын хүн бол энэ таран уншлагыг сонсоод
өөрийгөө эргцүүлж бодохоор төрлийн байдалтай байгаа хүн бол биш гэж харагдаж байна. Магадгүй ирээдүйд те магадгүй шин сонголтуудыг хийгээд ирээдүйд л баруун талын төрлийн хүн таруу онцлог аваад өөрийгөө эргцүүлж боднохаа. Гэхдээ одоохонд бол тэгдэг төрлийн хүн гэж харагдахгүй байна. За баруун талын хүн буюу та бол айгүй хүчтэй манифестийн чадвартай буюу Nine of Cups гараад ирсэн байгаа. Би таны чихэн цэцэг ургуулж байгаа ч юм биш. Nine of Cups нугаас л тийм зүйлийг бэлэгддэг. Хүчтэй манифестийн чадвартай өөрийнхөө хүссэн зүйл бүрийг авсан хүнийг илтгэнэ. Тийм учраас энэ дээр бас жижигхэн шүүмж орж ирж байгаа шүү. Групп номер 2-оо. Яагаад гэвэл энэ нөхцөл та асар их хүчтэй манифестийн чадвартай учраас яг одоогийн энэ нөхцөл байдлыг та өөрөө манифестлж дуудсан. Энэ нөхцөл байдлын аль нэг зүйл нь та дуртай байна гэж харагдаж байна. Гэтэ заавал бүх зүйлд нь дуртай байх албагүй те. Магадгүй энэ хүн та магадгүй одоо жишээлбэл хүн юу манифестлж болдог вэ гэхээр жишээ нь одоо юу гэдэг те одоо годомжинд явж байгаа тэнийг үнтэй задлаа тэгээ би дийлүүлэх гоё ах та ингэж зохио тэгэж санаадаад ялвал гоё ах та гэж бодчихсон чи яг тэр манифестлэгдэд гараад ирдэг гэдэг ч юм уу. Иймэрхүү гимгүй байдлаар хүн өрсөлдөөнийг манифестлээд аваад ирдэг. Одоо жишээ нь айгуулаг хэнийг үнтэй тархиныхаа бядаа үзэлцээд тархиныхаа бядыг шалгалцаад гэдэг ч юм уу те одоо хэнийг үнтэй би тархиныхаа бядыг шалгасан хэрүүл маргаанд орох юм бол би ялна ахтаа гой хөвгчлөлтэй ахтаа гэж бодж идэл яг үнэхээр хэнийг үнтэй хэрэлдэх болчтой гэдэг ч юм уу. Иймэрхүү гимгүй байдлаар хүмүүс өөрсөндөө золгүй зүйлсүүдийг манифестлж болдог. Тийм учраас та энэ нөхцөл байдлаас ямарваа нэгэн зүйлийг олж долоохын хувьд бол толоож байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр та энэ нөхцөл байдалд энэ хүн амар ядаргаатай байгаа даа. Энэ нөхцөл байдал би л хохирогч яваад байна гэж бодож ивэл та буруу бодож байна гэсэн үг болж харж байгаа. Та хохирогч биш. Энэ зүйл тань тохиож байгаа биш. Энэ зүйлийг та өөрөө дуудаж байгаа. Энэ зүйлээс та ямарваа нэгэн ашигыг олж харж байгаа. За тэгээ ашиг гэдэг нь анхаарал мөнгө санхүү гэсэн нөгөө нэг үлэг болсон зүйлсэд байх албагүй. Тэ ашиг гэдэг нь болохоор та энэ зүйлсээс ямарваа нэгэн зүйлийг сурч авч иж болцсохгүй. Тэр нь өөр хангалттай ашиг гэж болцсохгүй тийм. Тийм учраас энэ нөхцөл байдлыг та манифестлсэн шүү гэж хэлж өгч байна. Тэгээ та өөрөө айгүй асар хүчтэй манифестийн чадвартай хүмүүс. За тэгээд энэ нөхцөл байдлаас бас нэг авж байгаа зүйл нь өөртөө итгэх гэж болно. Хичнээн энэ хүн таны өөртөө итгэх итгэлийг нураах гэж оролцсон ч гэлээ. Таныг нэг хийсэн байж болзошгүй ч гэлээ. Та энэ нөхцөл бол таныг өөртөө илүү итгэлтэй байдаг. Өөрийнхөө байр суурин дээр илүү хаттай сайхан зогсдог те илүү ноён нуруутай байх, хатан нуруутай байх гэдэг иймэрхүү зүйлсийн сургаалт дадлага болж чадж байгаа. За тэгээ та өөртөө итгэлтэй байх мэдрэмжийг яг ийм байдлаар авъя гэж бол төлөвлөөг байсан баг. Тийм болол яг одооноос төлөвлөх нэ. За иймэрхүү юм сонин хүнээр дамжуулаад өөртөө итгэлтэй болно гэдэг нь сул талууд байд юм байна. Гэт олоод харчих хэрэгтэй. За тэгээд тэр сул талуудыг нь өөрчлөөд за ийм хүнээр биш яг чихнээсээ чин сэтгэлтэй хүн миний араас гүйж байгаа байдлаар гэдэг ч юм уу ингээд яг өөртөө 100% аюултай байдлаар 100% окей байдлаар 100% ашигтай байдлаар болгож манифестэд та шууд өнөөдрөөс өөрчлөх 100% боломжтой юм шүү гэдгийг би танд хэлж өгье. За тэгээ мэдрэмжийн хувьд болохоор та үнэхээр хүн сэтгэл гаргаж чаддаг хүмүүс хэрвээ энэ хүн хин нэгэн хүн таныг хахир хатуу муухай хэрцгий хүн гэж хэлсэн бол энэ бол худал зүйл. Та хахир хатуу хэрцгий муухай ийм хүндий хуваачсан хүн бол ерөөсөө биш ээ гэж хараад чинь тийм хүн бол ерөөсөө биш. Ийм сэтгэл нь агуу арвин тэгээ зөөлхөн энэрэнгүү хайраар дүүрэн хүн бол муу юм шүү. Та тэгээ энийг ерөөсөө алдаагүй байна гэж харагдаж байна. За одоо энэ харилцаанд юу болохгүй байна вэ гэдэг дээр нэг хөзөр гаргаад өгье. Гэхдээ ямар ч хэлсэн энэ хөзөрнүүдээс бол бүгдээ ойлгомжтой байна те. Гэхдээ дахиад нэг хөзөр гаргаад өгье. Яг сайхан голыг нь онцгой хөзөр авъя. Seven of Pentacles. За энэ хөзрийг харах юм бол яг яалтчгүй ингээ нэг эмэгтэй хүн эсвэл эмэгтэй чанартай хүн яг өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг өөрийнхөө хүсэж байгаа хүрдээг бүтээж байгаа харагдаж байна те хүрд гэхэлэр өөрийнхөө хувь заяаг өөрөө гараараа бүтээж байгааг илтгэж байгаа. Тэгэхээр та өөрийнхөө хувь заяаг өөртөө юу тохиож байгаа 100% өөрөө бүтээдэг. Бусад хүмүүсээс илүү өөрөө бүтээдэг. Бусад хүмүүсийн хувьд яг манифестийн чадвар нь тийм хүчтэй биш ангууд сахиусууд нь голцоо орж ирдэг гэдэг ч юм уу те сахиусууд нь голцоо орж ирээд сахиусууд нь голцоо өмнөөс нь юмын залруулаад чиглүүлээд явдаг болвол таны хувьд сахиусууд нь арай жоохон наалт суусан байдалтай те танд итгэж байгаа таны сүнсний чадварт итгэж байгаа тэгээ та угаасаа энэ насанда өөрөө голцоод бүх зүйлсээ зохицуулъя гэсэн учраас
зүгээр сайн хамгаалж чарч ханддаг, чиглүүлдэг, зөвлөдөг сахиусууд байгаа болохоос биш таны амьдралд хувь зайн, таны сонгосон буруу манифест гэдэг ч юм уу, тэг жоохон халтай манифестийн урдуур орж ирээд хүчтэй зогсоож өгдөг сахиусууд нарай цөөхөн байна. Мэдээж та бүр үнэхээр өөртөө халтай зүйлийг хийх юм бол сахиусууд нь орж ирээд садаа болж өгнө тэ. Гэхдээ ихэнхдээ бол та ерөөхдөө өөрийнхөө хувь заяа голцсон өөрөө зохицуулдаг, залдаг, өөрийнхөө сүх тэрэгний дугуйнуудыг нь өөрөө бүтээдэг төрлийн хүн байна шүү. За тэгэхээр энэ асуудлын, энэ харилцааны асуудал нь ерөөхдөө бол та өөрөө юм аа гэдэг хариулт эцэст гарч ирж байна. Ерөөсөө асуудал нь та айгүй хүчтэй, та айгүй мундагт байгаад байна те. Та айгүй хүчтэй, айгүй мундаг гэдгийг ухаараагүйгээс л асуудал үүссэн байгаад байна тийм үү? Тэгэхээр энэ нөхцөл байдал таалагдахгүйг нь таалагддаг зүйлээрээ солиод дорд орно гэж бүтээгээ дорд орно өөрчилчих боломжтой. Одоо хэрэг та энэ дархан хүн бол энэ дугуун ингээд нэг жоохон илүү гарцсан байна те. Энэ илүү гарцсан дугуун шууд харж байгаа л за гэд те ингээс хаалхаараа зохиошнүүдэд зөв хэлбэрт нь оруулаад тэгшлээд явах хүч чадал 100% танд байна гэж хэлж байна. За уншлагын эхнийх нь хэсэг ингээ сайхан бүрэн бүтэн боллоо. Мессеж нь яасан сайхан тунгалаг цэвэрхэн ойлгомжтой гарч ирж байна үү те. Сахиуст нь үнэхээр их баярлалаа. За одоо хэрвээ манай нэмэлтийг мань авах юм бол нэмэлтээр нь яг ямар сахиус мессежийг хүргэсэн бэ гэдгийг харж өгнө. Энэ харилцааны ирээдүг нь харж өгнө. За бас хэрвээ та хүсч ивэл таны дараагийн харилцаа soulmate гэдэг ч юм уу те дараагийн дажгүй харилцааны хандлаар нь мэдээллийг хараад өгөө. За уншлага нь энэ ингээ боллоо. Хэрвээ нэмэлт гэдэг зүйл байхгүйсэн бол уншлага нь өндөрлөөл өөр ямар ч нэмэлт мэдээлэл байхгүйгээр дуусчих байсан гэдгийг сануулъя. Тийм учраас хэрвээ манай нэмэлтийг авах гэж байгаа бол туудахгүй нэмэлтээр маань уулзъя. Хэрвээ уншлага энэ өндөрлөх гэж байгаа бол үн цэнтэй цаг болон энерги надтай уулзсанд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Групп номер 3 уншлагадаа тавтай мэрэл. За та Чон Баанхо шоу гэх нэртэй нэвтрийг сонгосон байна. Guardianship буюу хамгаалагч гэж орчуулах уу? Хамгаалдаг хүн гэж орчуулах уу? Гэхдээ тийм утгатай хөзөр байна. Тоон 25-ын тоотой 2 дээр 5-ын нэмээд 7-гийн тоо гарч ирнэ. 7-гийн тоон шинэ боломжуудыг бэлэгдэх боломжтой, Азийг бэлэгдэх боломжтой, хувь заяа бэлэгдэх боломжтой. За шууд таны уншлагаа нөрье. Энэ уншлагын эхнийх нь хэсэг нь энергийн шалгалт байх болно. Энергийн шалгалтын үеэр нөхцөл байдал нь танихтай яг таарж авах ёстой. Хэрвээ таарахгүй байвал энэ групп нь таны групп биш ээ гэсэн үг юм шүү. За тэгээ зүүн талын хүн, баруун талын хүн гэдэг уншлага хөзөрнүүд гарч ирнэ. Аль нь ч та, аль нь ч нөгөө хүн байх боломжтой. Тэр нь тодорхой байх ёстой. За тэгээд хэрвээ зүүн талын хүн, баруун талын хүний энерги нь солигдоод их төстэй нэгэнтэйгээ төстэй гарч ирж ивэл хоёр нэгнийгээ толдож байна гэсэн үг юм шүү. Толдож байна гэдэг нь хоёр адилхан зүйлийг туулж байна гэсэн утгатай. За зүүн талын хүний хөзөр нь гарч ирлээ. Баруун талын хүний хөзрийг харъя. Хоёр хөзөр гарч ирж байна. Judgment, Two of Pentacles. За энэ харилцааны ерөнхий хөзрийг нь харъя. Five of Pentacles. За нэмэлт хөзөрнүүдийг нь харъя. Баруун талын хүний хөзрийг харъя. За энэ харилцаанд нэлийн ялгаа байна. Насны зөрөөнөөс их ахуулаа, насны зөрөө, зиндааны ялгаа, төвшний ялгаа, байга байдлын ялгаа, мэдлэгийн ялгаа, янз бүрийн ялгаа энэ харилцаанд маш хүчтэй байгаа харагдаж байна. За тэгээ баруун талын хүн нь хэцүүч гэлээ шаардлагатай шийдвэрийг гаргасан байгаа харагдаж байна. Хэцүүч гэлээ шаардлагатай шийдвэрийг гаргасан учраас тэр шийдвэртэй бол тийм ч аз жаргалтай биш байгаа ч гэлээ энэ бол зөв шийдвэр мөн байдал ингэж ирэх ёстой байсан гэсэн байр суурьтай байгаа харагдаж байна. Харин зүүн талын хүн нь гимшсэн юу гэдэг лээ харуулсан, харамсалтай энерги хүчтэй мэдрэгдэж байна. Харамссан. За тэгээ нөгөө хүнийхээ баруун талын хүний, зүүн талын хүний энерги төр нэмэлт үзрийг харъя. Let go. True love. Honor.
За зүүн талын хүний дотоод ертөнцид ерөөхдөө бол нэлээд бужигнаантай, бодлоонтай байгаа харагдаж байна. Баруун талын хүн болохоор дотоод ертөнцийн арай илүү төлөв, арай илүү амгалан байгаа. Гэхдээ нэлээд гүн сэтгэлээр унсан. Энэ нөхцөл байдал нэлээд сэтгэлээр унсан, таагүй байгаа нөхцөл байдал өөрөөр иргэсэн ч болоосаа гэж хүсэж байгаа. Байдал бол баруун талын хүнд харагдаж байна. За харин зүүн талын хүн болохоор яг жинхэнэ үнэн ч хайр учирлаа тавиа явуулчихгүй. Үнэн ч хайр учирлыг хүндээ энэ хүндээ нийлсэнгүү дээ. Байдал миний хүснээр болсонгүү дээ. Илүү их би хөндлөх ёстой байж юу, илүү их ингэх ёстой байж юу, тэгэх ёстой байж юу гэсэн янз бүрийн бодлууд эргэлдээд байгаа харагдаж байна. За тэгээд зүүн талын хүний ертөнцид болохоор тийм тодорхой хариулт юусоо байхгүй байгаа даа. Одоогийн тойрын салгалт гэж хэлэх үү те, эсвэл нийлэхгүй байгаа гэдэг ч юм уу, эсвэл тойрын ялгаанаас болоод баруун талын хүн нэг хүн аягүй хэцүү шийдвэрийг гаргацсан байгаа даа. Энэ хэцүү шийдвэр нь ямар таажлаас нийлнэ гэдэг шийдвэр бол биш ээ. Нэг бол сална, эсвэл нэг бол бүтэхгүй, эсвэл өөр хүнтэй сууна гэдэг ч юм уу те, эсвэл өөр орн руу явна, гадаад руу явна гэдэг ч юм уу. Ямар ч хэлсэн энэ харилцаанд тодорхой хэмжээний салалтыг учруулах, энэ харилцааг нийлэхэд хэцүү болгохтой холбоотой аягүй хэцүү шийдвэрийг баруун талын хүн гаргасан байгаа харагдаж байна. Энэ шийдвэрээс нь тэр тухайн шийдвэрийг зүүн талын хүн жоохон хүндээр тусгаж авч байгаа. Маш их хэрэгцүүлж байгаа. Тэр шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа, бүрэн хүлээж авахгүй байгаа. Арай өөр байсан бол гэх мэт юм янз бүрийн бодлууд эргэлдсэн байгаа харагдаж байна. За гэхдээ зүүн талын хүн шинэ ертөнцид шинэ зүйл рүү нэвтрэхэд аягүй ойрхон ойртчихсан байгаа байдалтай байна. За тэгэхээр харилцааны байдал бол ийм байна. Одоо энэ энерги шалгалтын үеэр нэлээд ойлгомжтой болсон болов уу гэж найдаж байна. Гэхдээ яг асуудал нь хаана байна бол одоохондоо ойлгомжгүй байна тийм. Групп номер 1 2 дээр болохоор зүгээр энерги шалгалтын үеэр асуудал нь шууд ойлгомжтой болж исэн. Харин групп номер 3 таны хувьд болохоор асуудлын гол нь яг хаана байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Тийм учраас хөзрөөрөө сайхан харж өгье. За групп номер 3-ын сахиус нь асуудлын гол нь яг хаана байгаа хэлээд өгөөрэй. Энэ харилцаа нь яг юу болохгүй байгаад байна вэ харъя. Two of Beakers хайр дурлалыг бэлэгддэг хөзөр байна. Энэ хөзөр бол яалтчгүй хайр дурлалыг жинхэнэ сэтгэлийг бэлэгдэж байгаа. Гэхдээ хоёр өөр ертөнцийн хүмүүс нийлж байгааг бас бэлэгдэж байгаа тийм зураглалыг харах юм бол тэгэхээр энэ харилцаанд яалтчгүй нэгэндээ гэсэн сэтгэл зүүн талаас ч байна, баруун талаас ч байна. Хоёр хүн хоёулаа нэгэндээ нэлээд хүчтэй сэтгэлтэй гэж харагдаж байна. Тэгээд сэтгэл нь хүчтэйгээс гадна яг жинхэнэ сэтгэл, жинхэнэ хайр бол жинхэнэ хайрын мэдрэмж бол мөн. За тэгээд хичнээн баруун талын хүн нь нэлээд хэцүү салахтай холдох хөндөрөх шийдвэрийг гаргасан ч гэлээ түүний мэдрэмжийн төвшөнд бол хасар хэмжээний сэтгэл готрол байгаа харагдаж байна те. Нэг харуулсал гэж хэлэхгүй ч гэлээ сэтгэл готрол зүүн талын хүнтэйгээ баймаар байгаа мэдрэмж, зүүн талын хүндээ татагдах мэдрэмж. За гэхдээ түүний хувьд болохоор гэхдээ энэ нь бол зөв шийдвэр юм а гэсэн юм шийдэмгий байдал бол бас байгаад байгаа. Тэгээд энэ тухайн салах шийдвэрийг буюу хагацах энэ харилцаа хэцүү болгох шийдвэр нь яг л бурхны зарлиг мэтээр орж ирсэн. Зөв юм шиг орж ирсэн. Тэгээд шудраг инхэн л шудраг штэ, шудрал зүйлийг хийх ёстой штэ. Шудрал байх ёстой штэ гэсэн ийм үндслэл дээр гаргасан шийдвэр байгаад байгаа. Түүнээс биш энэ шудраг ёс гэдэг ч юм уу энэ гадны нөлөөнүүд ямар ч хамааралгүй байсан бол баруун талын хүн зүүн талын хүнтэйгээ хамт байхыг шийдэх байсан. За тийм ээ. Тэгэхээр маш юм өндөр ялгаа байгаа гэж тэгээдсэн тийм. Тэгэхээр харилцааны өндөр түвшний ялгаа нь асуудал үүсгэж иж болзошгүй, насны ялгаа, улс орны арьс үндэсний ялгаа гэдэг ч юм уу тийм. Ийм өндөр түвшний ялгаа эсвэл шууд утгаараа нэг нь багш нөгөөх нь сурагч хүн байж болно те сургуулийн нэг сургуульд байдаг тэлэр чинь багш хүн сурагчтайгаар нийлж болохгүй гих мэтчлээ иймэрхүү төрлийн асуудлууд байж болно. Тэгэхээр та хоёрын харилцаанд юу болохгүй юу таарахгүй байгаа даа гэхээр яг үнэндээ зүгээр л нэгэндээ үнэхээр их сэтгэлтэй. За тэгээ дээрэс нь асуудал нь та хоёр маш ийм эрс хоёр өөр хүн нийлэхэд ийм их хэмжээний хувирал явагдана тийм. Эм цэнхэр өнгөтэй улаан өнгөтэй хоёр бодисыг холих юм бол цэнхрээрээ ч үлдэж чадахгүй, улаанаараа ч үлдэж чадахгүй. Энэ хоёр ч нийлээд ширнэлийн ингээд тэс өнгөтэй болно тийм үү. Тэгээ энэ хоёр нийлээд ингээд аян цахилгаан цагж байгаа харагдаж байна тийм. Хоёр үл мөргөлддөг шиг. Хоёр үл мөргөлдөнгүүт аян цахилгаантай бороо болдог шиг.
химийн ургал явагдаж байна. Тэгээд бас тэгээ химийн зураглал байгаа болохоор багш сурагчийн зүйлс оролцоотой байж болно. За бас шинжлэх ухаан гэдэг ч юм уу те шинжлэх ухаанаар бол хоёулаа нийлж болохгүй гэсэн юм зүйл бас байж болно. Ийм айгуу тархиараа бодсон илт чанартай шийдвэрээр гаргасан байгаа гэж байна. Харин ус чанартай шийдвэр гаргах юм бол нийлэх ёстой. Уг нь бол таарна шин зүйлийг бүтээх ёстой гэсэн утга байж болно. За энэ асуудлынх нь гол дээр нь би нэмэлт үзэрнүүд хармаар байна. Эсвэл зөвлөгөө ч юм уу хармаар энэ зөвлөгөөг харж өгье. За нэмэлт үзэрнүүдийг харъя. За энэ харилцаанд ерөөсөө та хоёр хоёулаа нэгнтэйгээ гүн холбогдохоос илүү гүн холбогдож гүн харилцааг үүсгэхээс айж байгаа айдас бол яалтчгүй харагдаж байна. За нэгнийгээ муу хүн гэж бодсондоо ч биш. Зүгээр л сэрэмжтэй байхын тулд бас тэгээд ер нь хүнтэй ингэж амар гүн холбогдох ялангуяа богинохоо хугацаанд гэж байгаа бол ямар ялангуяа ийм нөхцөл байдалд хүнтэй гүн холбогдох нь алдаа юм аа гэсэн үг шууд орж ирж байна. Энэ бол айгүй тодорхой илэрхий үг байгаа даа. Энэ нь гэдэг яг үндэ үнэн биш. Яг үнэндээ үнэн биш нь бол ерөөсө бодлын алдаа төдий. Ерөөсө өөрийнхөө үзэл бодлыг нааж ин шууд таач тэр нөгөө үнэнч тэр энэ үзэл бодол нь болохоор ийм нөхцөл байдалд хүнтэй гүн холбогдох нь димээ. За яг үндэ тийм байх шаардлага байхгүй тий. Яг үнэндээ энэ нөхцөл байдалд нэгнтэйгээ гүн холбогдох нь зүгээр юм аа. Нөхцөл байдал харгалзахгүйгээр хамаагүй юм аа. Тий. Тэгээ нэгэндээ бол итгэж байгаа. Нэгнийгаа тийм муу хүн гэж боддоггүй. Нэгнийгаа шүүсэн биш. Нэгнийгаа голсон биш. Зүгээр л энэ нөхцөл байдал нэгнтэйгээ гүн холбогдох нь димээ гэж бодсон байгаа бодол харагдаж байна. За энэ дээр сайхан зөвлөгөө би хараад өгье. Сайхан зөвлөгөө хэлээд өгөөрэй баярлалаа. Conjunction, a union, merging, coming together. За тэгэхээр та өөрөө ерөөхдөө бол нэгдэлд орохоос их цухтаадаг зайс хийдэг энэ асуудалтай нөөр тулаарай гэж харагдаж байна. Union гэдэг нь өөрөө яг ихэрлүүдийн нэгдлийг бэлэгддэг үг хэллэг байгаа. Ихэрлүүдийг үерхэж гин гэж ярьдаггүй, ихэрлүүдийг нэгдэж гин гэж ярьдаг. За тэгэхээр та энэ харилцааны ихэрлэлийн харилцаа мөн ч хийж болно, биш ч хийж болно. Надад бол байж байх боломжтой магадaltaй санагдаж байгаа. Хөзөр хэлж өгч чадахгүй те би бас хэлж өгч чадахгүй болохгүй. Гэхдээ хэрвээ та өөрөө энэ харилцааг ихэрлэлийн харилцаа гэж бодож байгаа бол та өөрөө ихэрлэлийн нэгдэлд орохоос зайлсхийж гин өөрөө ихэрлэлийн нэгдлийг сонгохгүй байна гэсэн шууд хариу гарч ирж байна. Энэ сонголт руугаа өнгөж хараарай. Яг яагаад вэ? Одоо өөр хүнтэй нэгдэх, өөр хүнтэй үерхэх харилцаанд орох тогтносох юм бол та өөрийгөө алдна гэж боддог айдас байна уу? Тэгээ үерхэх, нэгдэх, бусад хүнтэй өөр хүнтэй амьдрал нийлүүлэх гэдэг энэ зүйлсүүдтэй холбоотой бүх айдсууд, бүх юм эсэргүүцлүүдтэйгээ нүүр тулаарай. Өөр арга бол байхгүй гэж зөвлөгөө айгүй шулуухан гарч ирж байна. За яадлаар уншлах нь ингээд ийм сайхан оновчтой тодорхой болж байна. Нэг мессеж дутуу байгаа мэдрэгдэж байна. Тэрийг нь харж өгье. Нэг л мессеж дутуу байгаа. Dan ямар мессеж дутуу байгаа вэ? Cancer. За тэгэхээр өөрийгөө айгүй эмзэг гэж таардаг. Яг тантай ярилцж байгаа шүү. Нөгөө үнтэй биш, нөгөөний асуудал биш, таны асуудлыг харуулж өгч байгаа шүү. Энэ болохоор та өөрийгөө маш эмзэгээр мэдэрдэг. Тэгээ магадгүй өөрийгөө эмзэгээр мэдрэхгүй тулд хүчтэйгээр мэдрэхийн тулд ихит их бие даадаг гэж болцсохгүй тийм. Хит их бие даадаг, бусдыг ойртуулдаггүй. Тэгжээж өөрийгөө хүчтэйгээр хангалттайгаар мундагаар мэдрэх гэдэг гэж болцсохгүй. Тэгэхээр хүнтэй нийлэх үед хүнийг амьдралдаа дотн мэдрэмжүүдэд оруулж ирэхээр л ингээд нэг юм сонин зарс хийсэн эвгүй мэдрэмж байдаг. Одоо сахиуснадаа аюу сонин дүр зураглыг харуулчихна гэд хумсны завсраар ингээд цаас ч юм уу тийм нэг юм яваад орчдөг доо. Яг нэг хумсны нэмзэг хэсэг рүү тэгж байгаа юм шиг ингээд та хүнтэй үерхнэ гэдэг нь ерөөсөө хүнтэй үерхэх, хүнтэй харилцаанд орох гэдэг энэ зүйлийг
тэр яг энэ хумсны эсвэл энэ хурууны хоёр завсрал руу ингээд цаас урагддаг тийм юм заваан юм айгүй юм имзэг зөөлхөн юм ингэж хатга муухай зүгээр хатгаж байгаа юм шиг юм муухай имзэг мэдрэмжийг та мэдрэмжтэйгээр андуурдаг гэж захиус хэлж өгч байна. Яг үндэ үерхэл бол тийм биш те. Үерхэл харилцаа нэгдэл хүнтэй дотносох гэдэг нь бол тийм биш. Хоёр имзэг зүйл ингээд нийлээд ингээд сайхантай ингээд гар арилцдаг гэдэг ч юм уу, тэрвэрлдэг гэдэг ч юм уу. Ийм хоёр зөөлхөн зүйл нийлээд ингээд том гой том хамтдаа том зөөлхөн зүйл болдог. Зүйл бай тийм шүү. Тэгэхээр энэ саний хэлж өгсөн зүйлсээ та эсэргүүцэж байгаа бол эсэргүүцлүүдийг нь олж хараад эсэргүүцлүүдтэй нь олж ярилцаад учрыг нь олж өгөөрэй, янгааж өгөөрэй. За ингээд сайхан хангалуун боллоо. Уншлагын эхнийх нь хэсэг ингээд боллоо. Одоо хэрвээ та манай нэмэлттэйг минь ахын бол нэмэлт дээр нь харилцааны ирээдүй ямар сахиусан мэдээллийг нь хүргэж байна. Тэгээд цаг хугацаатай хамааралтай зүйлийг нь харж өгөх болно. За хэрвээ манай нэмэлттэйг минь авах гэж байгаа бол тун удахгүй нэмэлтээр минь уулзъя. Бичлэгийн хэмжээ өндөрлөх гэж байгаа бол маш их баярлалаа. Цагийг хамт өнгөрүүлсэнд маш их баярлалаа. Амжилтыг хүсье, сайн сайхныг хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.